Сэтгэл бол хүн төрөлхтөнд байгаа борг хамгийн том эрхтэн, хамгийн чухал одоо хамгийн их үйл ажиллагааг хариуцдаг юм хэрэгтэй гэж үзэж байна. Чи хэр хүчтэй юм? Чи хэр сайн юм? Тэ? Чи хэр эрүүл юм гэдгийг үндсэн тодорхойлдог юм нь биш. Тэгэхээр нэг тэргүүн буюу төрөнд нь сэтгэл буюу сэтгэц орж байгаа. Хүн төрлөختөн бүх амьд амьтдаас илүү байгаа хамгийн том шалтгаан чинь өөрөө сэтгэл гэдэг эрхт нь илүү хөгжсөнтэй л холбоотой. Энэ дотор нь оюун ухаан ч ороод байна. Сэтгэл хөдлөл чинь ороод байна. Нөгөө мэдрэмжүүд чинь ороод байна. Нөгөө сэтгэлгээнийхэн чадварууд нь ороод байна. Нөгөө төрөх үйл хариу урвал янз янзын юмнууд нь бас орж яваад байна. Сэтгэц гэдэг энэ одоо салбар бол эсвэл хэсэг бол нэгдүгээр бүр хүн төрлөختнийг хүншүүлдэг, нийгэмшүүлдэг хамгийн чухал бүтцэн хүн байлгаж байгаа үндсэн бүтц чи өөрөө ер нь бол сэтгэл гэдэг эрхтэнтэй холбоотой юм биш. Нэг сони юм байна. Сэтгэл өөрчлөгдөхөд ертөнц өөрчлөгдөх. ертөнцийг өөрчлөхөд хамгийн том юм чинь энэ эрхтэн дотор шээ.